Мань хүний шейхийг ямаргаараа орож байгаад балбаж гарах ба Кенжаку буулам шаргадаж байгаагаа аж мэдээгүй байж. Чосо гинэд гарч ирэн духанд нь сум тулгах ба булах гэсэн Юки чадвараараа түүний биеийг хөндрүүлж хөлөх аргагүй болгосон байв. Тэгсэн зэвэнгаар болчихсон байх бөгөөд толгоогоо эргүүлэнгүүтээ чиглэлийг нь мөрөөлгсөн юм байх. Гэсэн ч араас нь Чосо Юки хоёрт дэлгэв нүдүүлэх ба гинэтэл өнөө хоёр хамраараа газар хатахан тэр. Гшүүд утгаараа Кенжакугийн техникээс болж тэднийг азрах хүчтэй татах хүч дарж байсан юм. Өнөг загас шиг Шикигами дайрах гэсэн чинь зүрхлээ татах хүчийг нь хоёр дахин нэмэх мэдлгүй яах вэ? Юки түүний бүх арга зайлыг мэдэх тулд ялан гэж шийдчихсэн байх ба долоолдох явцдаа Эгэгийн нүүрбэр дэлгэв. Кенжаку жижиг Узумаки ашиглан нэгийг нь дүүрэнд нь нөгөөг нь харин биелүү нонлоод галуулсан байв. Харин энэ үед Чосогийн төгсгөл ойртод байв. Түүний харуулсал дүү нараа гэсэн бодол өөрийг нь хараал биш хүн болгож байсан бүхэн үгүй болоход ойртоод байв. Энэ Чосог хоригоос гаргаж шийдэх бөгөөд дотор нь Тенган Кенжаку мөн Юкигийн хоёр хэсгэлүүлээд байв. Харин тийм цаа чи хоёр хуваагдчихсан. Кенжаку Тенганыг хармагцсан инээд алдах бөгөөд түүний Сокунотой адилхан буусан нь их зугаатай байсан бол тоо. Энэ үед Юки боломжийг ашиглан түүний шагаанаас нь бариад авах ба гинэтэл аимшигтай их хүч Тенганыг татаад иглэхэн тэр. Юки чадвараараа өөрийнхөө маасыг асар их болгосноор хар нөх болсон байлаа. Тэр нэгэн дуусах тул өөртөө хамт түүнийг авч явахаар шийдсэн бөгөөд дэлхийг тэр чигтэн зайлгын хар нүхний хүчийг Тенганий хориг арай илгэж тогтоож байв. Сүйдсэн бунханы дээврээс нар тусахтай зэрэгцэн норонгон дундаас хүн гарч ирэх ба Кенжаку хувцсыг нэс дооцоолж зүг-зүгээр байхын тэр. Тэр Итадоригийн ээжийн уруу татах хүчний чадвараар амьд гарсан байв. Тэр эцэст нь Тенганий биеийг олох бөгөөд эртний найз руугаа нэмсэглэн зогсож байв. Кенжаку түүний биеийг олсон ч тоглоом дуусгаас нааш нэгдэх ёсол үйлдэж чадахгүй. Тэгээд тоглоомд элдвийн дүрм нэмж ажиллах боломжгүй болохоор шийддэг юм. Алгын тоглоомд 100 оноо зөглөөлвөл нэг дүрм нэмэх хэрэгтэй болдог учраас нэлийн хідэн хүн цааш нь харуулах хэрэгтэй гэсэн. Дараагаар нь Кенжаку Гожог суулдагдсан дугаа мэдээг авах бөгөөд уул нь хаалтгүй юм а гэхэд садаа болно байх гээд нэлийн эвгүй газар үлдээсэн юм байна лээ. Даанч нэмэр болохгүй л дээ. Гожо Гейтагийн өөд болсон өдөр буюу 12 сарын 24-нд Кенжаку Сокуна хоёрыг хөнөөхөөр төлөвлөх ба Кенжаку тулаан дуустал Сокунатай наалдах юм. Угаасаа Гожод тааравал дуусаа учраас аргагүй л дээ. Хэрэг Гожо ялагдвал үлдсэн хар шийднүүд Сокунагийн араас явж тархин залуу Кенжакуд хүснээ хийх боломж гарах юм а. Тэр нь юу вэ гэвэл аль болох олон хүн алах. Тоглоомын гол зорилго нь боломжтой хэрээр их хараалт энергийг цуглуулах байсан ч гэсэн өөрөө дуусгахаар оролцсон гэдэг төвчээр нь барагдаж байгаагийн шинж юм. Энэ түүнд санаа зовох илүү зүйл байсан нь Жүжүцу хар шидэднүүд түүний араас ирэх цаг хугацааны асуудал болоод байв. Гэхдээ одоо ядчил Гожо Кашимо хоёр өөрт нь гай болохгүй болсон. Ямар ч тач Кенжаку анга эхлэх бөгөөд Хазеноки гих тоглож гарч ирэхэд тэр өөрийг нь яаж олсныг асуух ба дахин амьсан хүмүүс болон чадварын сэргэл болсон хүмүүс бүгд тэмдэгтэй болж таарсан ба тэргээр нь олоод байсан юм байна лээ. Тэр тулаанаас өмнө Мэймэгийн лайвыг шалгахад Гожо тулаан жалагдсан байв. Энэ зур түүндээ дулалдахаар өөр хүмүүс ирж магадгүй ч хийдийн зохицуулшгүй яах вэ? Юта митийн аюултай хүмүүсээс хамгаалахаар гараалтын нэрийг мэдрэх мөн Маки митийн энергигүй хүмүүсээс болгоомжлох гэж камер маягийн хараалт сүнслүүдийг ашигласан аж. Кенжаку нүд ирмэхийн зураг хараалт сүнслүүдийг илгээх бөгөөд дахин амьсан хүмүүс биеийнхээ таларсан хэсгийг дэслэх мөн уруу хараалт техникээр өөрийгөө эмчилж болохыг сануулгach Клэгэд өнөөх нь Кенжакугийн аж дийлхэвтэй. Хэдийн дайсныхаа хүзүү болон толгойг сүлбэж идэх боломжгүй болжээ. Амьсан шидэднүүдийн учрыг олсон учраас одоо түүнд ганцаар хийх зүйл үлдээд байв. Аль болох олон хүн хөнөөх. Ингэснээр тоглоомыг дуусгах. Гэтэл түүний замд нэгэн эр хөндөсөх бөгөөд Кенжаку гайхширт оруулж өргөдөг юм. Ягаад гэвэл эргэн тойронд нь хүн байгааг тэр огт мэдрээгүй дээр хараалт сүнснүүд нь ч дохио илгээгээгүй юм. Энэ хүн дахин төрсэн шидэдэн биш харин зүгээр л чадвартай болсон комедиан байсан гэж. Чадвартай болсон хүмүүсээс Хигурума болон түүний Шикигами шүүлтээс бусдаа тэрхэн залуугийн анхаалыг татаагүй учраас нэг их нухастай хандахгүй. Юу гисэн бэ гэвэл Кенжаку Гожо мэдний хүчрэх хүнтэй тулалдсан бол байгаа бүхний зориулах байсан ч энэ удаа жаахан анхаарлаа сулруулчихдаг юм. Гэсэн ч Кенжаку азар их хүчээр дайрсан ба дулааныг шууд дуусгах гэсэн боловч түүний дайралт комедианы уурыг л хүргэснээс бусдаар нөлөөлөөгүй байх юм. Ингэсээр Кенжаку 2 дахь удаага шоконд орох ба тэрэн шиг хүн яаж ийм дайралтаас гарсныг гайхаж байв. Тэгэхээр ямар нэгэн зүйл түүний довтлохоог үүслэх ёстойгоор нь үйлчлүүлээгүй болж таарна. Кенжакугийн 2 дахь дайралтын ч мөн ямар ч нөлөөгүй байх ба Такаба түүний дайралтуудыг ямар нэгэн байдлаар өөртөө хөгжилтэй болгоход л огтхон ч нөлөөгүй болж хувирдаг аж.
Ахин нэг санаа зовх зүйл гарч ирсэн нь өнөөх комедиан Такаба хоосон агаараас баандана митийн зүйл гаргаж ирээд эхэлдэг юм. Тэгэд бүр өнөөхийгөө өөрийнхөө хүснээр удирдах боломжтой. Хичнээн олон жил амьдарсан байлаач Генжаку түүний чадварын нөлөөг арилгах боломжгүй байсан юм. Гэхдээ энэ чинь Генжаку. Түүний ямар нэг арга олох цаг хугацааны асуудал шүү дээ. Гэтэл гинтэл Такаба бүх хүмүүсийг нэгтгэж хараалцсан болгохоос сонирхолтой зүйл гарч ирвэл хийж байгаа зүйлээ зогсоох эсхийг нь асуух ба Генжакучдад тэгхээ хүлэн зөвшөөрөх юм. Тэдний тулаан үргэлжлэхэд Генжаку комедианыг аль болох хурдан дуусгахаар хижээх болоо Такабагийн хувьд энэ бүхнийг арай тайвнаар дуусгахыг хүсэж байв. Явцын дунд Генжаку аль хэдийн түүний хошин шогийн хэм маягийг анзаарсан байх ба үзэгчдийн урд гарч чигэл эвшиднэттэй биш бололтой. Генжакугийн дүгнэлтээс комедиан өөртөө эргэлзэж эхэлснээр түүнд бие махбодын гэмтэл учруулах боломж өгдөг юм. Тэгэхээр энэ нөхөр өөртөө эргэлзээд өөртөө идэх хилтэглээ алдчих юм болвол гэмтэл үзүүлэх боломжтой гэсэн үг. Мэдээж хэрэг Такаба өвөнийг нь өгөөсгөх салбарын ямар ч туршлагагүй байж инээ тэрэ гэсээр манай тарихын залууч ширтэлцэх тэмцээнд дуудах юм. Генжаку өвөнийг нь хүлээн авснаас гадна бүр тэнэг царай гаргаж байгаад яалчихна. Тарин комедианы хувьд түүний яалагдал хүн зохил авчирдаг юм. Шууд утгаараа. Генжаку түүнийг инээ гихч хажууд нь хэвдэх зогцыг харснаар уур амьсгал төсөөрүүлнэ. Ийхүү олзон боломжийг ашиглан комедианыг алгах гэсэн чи өнөөх нь гинтэл сөгдөн уушлал гуйж эглэххэн дээрээ. Шалхаа нь өршөөгдөх гэсэндээ биш. Харин тоолгоо доторхоо өөр зүйл төвлөрүүлэх гэсэн аж. Өдөргөө Генжаку дахин нэг боломж гарах ба комедиан Такаба түүнийг заавал инээлгэн гиснээр түүнийг бүдлгүйдүүл өөртөө идэх идэг л унаж ахин дарах боломжтой болох юм. Генжаку тусгай зэрэглэлийн хараал гаргаж ирэхэд согтуу жолооч болж жүжиглэж буй Такаба түүнийг нь ялга мөргөнө. Ингэснээр баахан удаг ушгүй дүрсэд гарч ирэх ба Такаба эмнэлэгт нэгэн алтан загсын амийг аврах гэж байхад Генжаку эмнэлгийн төхөөрөмжөөр тогоор зай хөвөлж дуу хөгжим бүхий хайж холоо даав гэх мэтийг харж болно. Энэ утга учиргүй зөөс үргэлжлэх тусам Генжаку түүний чадварыг ойлгох бөгөөд чадвар нь сүнсэн төлөөлөх боломжтойгоос болж Генжаку түүний жүжигт нэгдсэн аж. Гэхдээ Генжаку түүнийг үгүй хийхээс илүүтэй хамт тогтож эхлэх бөгөөд тэр нь өөрийнх нь сонголтч байсан байж мэдэх юм. Угаасаа өөр хинтэж тийм удаан хугацаанд ямар ч хэнэггүй тулалдаж болох үлээ. Тэр Такабаг живүүлэх гэж оролдох ч өнөөх нь фанта болж хувирна. Генжаку хэдийн баяр баясгалтай байх ч энэ удаан өргөжлөл ядагдхаа мэдэж байсан тул арай илүү нугастай зүйл хийхээр шийдэн өөрсдөө амьд тайзны тоглолтоор аваашна. Генжаку түүний оюун ухааныг эвдэж удирдлагаас нь гарахыг хийжээч. Такабагийн хувьд харин тайзны илээдгээс яахан байх ба түүний оюун сүйдсэнд биш харин тоглолт өндөрлснөөр Генжаку гарч ирэх юм. Түүний чөлөөлөгдөхөд Такаба хиннийг нь нас барсан аятай гашуудлын хувцастай хэвтэж байх ба энэ үед Генжаку өөрийг нь үнэхээр инээлгэж чадсныг хэлнэ. Гэтэл Генжакугийн ард юутай гарч ирэх бөгөөд тэр уруу татгүйч ашиглах гэсэн ч хэдийн оройтсан байлаа. Комедианы анхаарал таталт нь эртний шидэдний ганцхан завшилтаар үхэл рүүгээ илгээ гэдэг шалгалт нь болжээ. Үхэл нэрсэн Генжаку хэдий өөрөө үгүй болсон ч зорилго нь байсаар байх болно гэх үгийг хэлснээр тийм саатай биш мэдрэмжийг өгч байгаа юм. Генжаку үнэхээр өгч хөө. Эсвэл ядаж хойлбор нь байж болохгүй гэж. Тэр олон хараал техниктэй шийдтэн. Тэгэхээр тийм чамархан үгүй болох хэсэг нэргэлзээтэй ч одоогоор болоо тэр үгүй болжээ. Хэрвээ дахин гарч ирвэл бид харин таних хэсэг нэргэлзээтэй юм.